80-ийн дараа ямар ч тоо байдгийг. Тооны машинч багтахгүй толгойд өрч чигшүүгээд байна. Ард түмэн талбай дээр зарим хэсэг нь сошиалд эрх баригчид нь төрийн ордонд бужигнсан 7 хоног болж өнгөрлөө. Шок мэдээнийхээ шин дугаарыг хүргэхэд бэлэн боллоо. Монголын улс төрд 60 эсвэл 17 гэдэг тоог зүгээр байлгадаггүй тохиолдол нүүрсний хулгай дээрч давтагдлаа. 1997 онд 25 жилийн өмнө 17 Чингэлэг спиртийн хэрэгээр хаврын 17 учрал киноны нэрийг санагдуулам улс төрийн адал балмад үйл явдлын шинээн ийхүү үзэгчдийн хүртэл болж байна. Авилгатай тэнцэх газраас зарласан 17 нүүрсчний жагсаалт 17 Чингэлэг спиртийн хэрэгт холбогдсон Женко Баттулгын нэрээр эхэлж таарад байгаа нь энэ тоо Монголын улс төрд хараал шүглсэн муу ёрын бэлэгдэл мөнөөс мөн болохыг батлана. 17 Чингэлэг спирт Алтан хуйгийн хүргэн Дэнзэнгийн 17 тэрбум ерөнхийлөгч Баттулга 17 шүүгчийг зарилгаар чөлөөлсөн татварын байцаагч нарын 17 тэрбум эцэстний нүүрсний 17 Монгол Ардын намын 9 Арчилсан намын 8 гишүүн энэ 17-г бүрдүүлж байна. Улсын хурлын гишүүн Шашин номын чин шүжигт ариун явдалд 14 настайдаа хамгийн сүүлд нүүрс хутгаж үтсэн нэр гар цэвэр Ананд Озар унтаж байсан баавгайг сэрээлээ гэж хэлсэн. Ананд Озар 1-дүгээрт баавгай, 2-дугаарт 2020 онд сонгогдсноос хойш сэрэлгүй хөрхирч байсан. 3-дугаарт нэг бус охтыг дарамтлан унтаж байсан болж таарч байна. Төрийн ордонд баавга ичээгээ засаад унтаж байтал нүүрсний хулгай түүнийг сэрээжээ. Хан туурган цуураад эхэлсэн төрийн ордонд баавга сэрээд багныг нь хуг алгадан хүрхэрч хуу татан ууралвал аюул болно. Нүүрсний 17 дотор ажнаа гэдэг морин дээр ийхүү нэг баавга нэмэгдлээ. Би ярьсан шүү дээ. 7 дугаар ангиас хойш нүүрс гэж мэдэхгүй гэж. Орос ардын үг байдаг. Та бүхэн цээжилж аваарай. Унтаж байгаа баавгайг сэрээх нь өөрөө эвдүүлэх аюултай гэж. Улсын хурлын гишүүн Баттөмөр 5 толгой хаана байдгийг ч мэдэхгүй гэж барин тавин мэдгдсэн. Тэрбээр Өмнө Говь аймаг 5 толгой газрын зураг дээрч хайгаад олдоггүй боловч хувийнх нь компани салбарууд тэнд ажиллаж түлш шатхан олгодог. Баттөмөр гишүүн Монголынхоо хамгийн том нүүрсний орд төсвийн орлогыг бүрдүүлэгч иргэн бүр 1072 хувьцаа эзэмшдэг 5 толгойн орд хаана байдгийг ч мэдэхгүй болтлоо амьдралаас эх орноосоо тасран холдсон ч байж болох юм. Би тэр 5-7 гэдэг газрыг бол мэдэхгүй. Одоо өчигдөр би фэйсбુક дээр тэгж ярьсан. Хэрвээ би очивол хүнээр заалгаж очив. Хаана байдгийг? Монголын хилийн цэргийн жанжнаас хятадын хөрөнгө оруулалттай Empire Gas компани захирлаар 2013-аас 2016 онд 3 жил ажиллаад хил манахаар ирж асан улсын хурлын гишүүн сэргэлэн зүүгээр хатгаад байвал зүгээр суухгүй гэдгээ тоглосон шинжгүй хэллээ. Генерал цолтой цэргийн хүн зүүгээр хатгууллаа гэд зөрүүлээ твэн гаргаж ирж мэдхээр байна. Монголын хилийн цэргийн генерал нүүрсний хятад компанид юу хийж байсан бэ? Энэ бол зүү гинүү, твэн гинүү зүгээр нэг асуулт бол биш. Зүгээр байхад зүүгээр хатгаад ах шиг баг. Яарсан гэж тэгж байна. Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга асан шижир нүүрс түлж явснаас нүүрс зарж явсангүй гэж мэдгдсэн. Тэрбээр Монголоо аврахын төлөө хятад пижүүн ярилцдаг зургийн эзэн юм. Орон нутгийн 5 толгойхон алга болсон 340 мянган тонн нүүрс бүгдээрээ шатчихсан гэж хэлсэн. Улаанбаатарын гэр хороолтын бүх айлын төлдөг нүүрсний 50% шатчихсан бол унтраах гэж юу болох? Утаа нь яаж хөшиглэн суунаглах байсан бэ гэд бодоод үзтээ. Ер нь бол нүүрс тодорхой төвшөнд бол шатдаг асуудал байдаг. Тий. 340 мянган тонноор юу? Тий. Балжинэм дашнам давхацсан гэдгийн яг эсрэгээр нүүрсний хулгайд 17 ба 60 гэдэг бас муу ёрын тоо давхарлах гэж байна. Эхлээд 17-г зарласан бол тун удахгүй 60 болж нэмэгдэх тухай мэдээ гараад эхэлсэн. 17 60 бас дахин 60. Энэ хоёр тоонд буруу байхгүй л дээ. Зүгээр л хэлсэн. Жагсаал цуглаан зарим нэг хүний ёёг хөдөлгөж оёгийг нь сэрээж байна. Гав учир гэдэг залуу Хаан банкны дансанд 9.9 их найт төгрөг 3 тэрбум доллар ороод ирсэн тухай цогтоогийн лайваар үзүүлсэн. Нэг хүний дансанд Хаан банкнд бүтэн жилийн турш хүмүүс том жижиг компаниуд бие биедээ шилжүүлдэг, хадгалдаг, үлдэгдэл хуримтлал бүхлээрээ шахуу орчихсон байж болох уу? Миний дансанд бүр эднээс ингээ 9.9 их найт төгрөг хийж ирсэн. Монгол улсын жилийн төсвийг
Одоо энэ ингээ миний хаан банкны данс. За ингээ нэвтрээ ороо уншиж байгаа ш. Харж байгаа тэр мөнгөнд үгийг харж байгаа 9.9 их 80 төгрөг. Одоо ингээ рефреш хийж үзүүлж байгаа би. За хасах дүнтэй дансны үлдэгдэл харагдаж байгаа нь дансанд энэ хэмжээний мөнгөн хөрөнгө байгаа гэсэн утга биш бөгөөд дансны хөдөлгөөнийг банкны системийн боломжит дээд оронгороо хязгаарласан тухай ийм мэдээлэл байгаа. Хаан банкныхны тайлбар хүн ухаж дүгнэхэд хүнд хэцүү байсан ч тэрнтэй тэрнгүй нэг л тэмдэг хэн бүхэнд ойлгомжтой байсан. Тэр бол хасах тэмдэг. Хасах тэмдгийн араас хідэн ч оронтой тоо бичсэн хасах бол хасах. Монголчууд уур бухимдалтай байгаа ч гэлээ нэг муу юм нэмэх хасгаа бол ялгаж танихтайгаа байна. Монголчууд ядуу хэцүүч гэлээ бичиг үсэг тайлагдсан 4 аргын тоо мэддэг үндэстэн. Нэг удаа 5 саяас дээш төгрөг мобайл банкар шилждэггүй 20 саяас дээш бүх гүйлгээ мөнгө угаалттай тэмцэх гэрээний дагуу хянагддаг энэ тэрийг болий. Хэрвээ нэг хүн унтаац хэрэгтэй л 3 тэрбум доллартай болчихдог юм бол Билл Гейтс, Уоррен Баффет нартай цуг дэлхийн топ баячуудын жигсаалт орж дэлхийн бүх хэвлэлээр гарч суперод болно. Юугээл надад 3 тэрбум доллар Монгол улсын бүтэн жилийн төсвийн 50% Эрдэнэ үйлдвэрээс их орлого байна гэд лайваар яриа сууж явах вэ. Дээрэмдүүлж тоноолж баларна нэстэй. Шууд л онгоцны 1-р классын ангиллын билетээ аваад Парис, Дубай, Бали арал руу нисч 7 удаатай буудлын ерөнхийлөгчийн өрөө гэдэг хүн төөрмөөр том хэсгийг бүхлээр нь авчихсан. Японд нөөгдөж байгаа Жак Ма мөнгө зээлээч гэдэл Ким Кардашиан энтер танилцъя гэж чатлаад 50 бие хамгаалагч дагуулчихсан явж явах биз. Цуурн гэхэд ядаж дэлхийд багтахгүй манай галактик чингэхээргүй том цуурмааргүй байна. Ингэж хүртэл миний данслуу их хэмжээний мөнгө хийж үзэж худалдаж авах гэж үзлээсэн л да. Надаа сумын азар сая доллар амлаад за миний дугуй олцохнаад нотлох хуримтуудаа устгахчих гэж сая доллар амлаад ногоон паспорт гэр бүлд чинь гаргаад үгүй гадагшаа аваад 4 жил сайхан сурж байгаа дэр тэсгээл тохиролцох гэж үзсэн л дээ. Тэгээд дараа нь ахаа сая доллар авахгүй гүнгүүд ахаа 500 саяыг нэмж өгье тэсгээл ингээл. Гаа учир сонгуулийн хар машин хакердаж өгнө гэж өөрөө ярьж очоод түүнийгээ бичиж аваад хүн дарамтлж байсан асуудалд орсон нөхөр. Цуураад л яваад байх юм. Одоо цууралт нь 80-ийн хэмжээнд очсон. 80-ийн дараа ямар ч тоо байдгийг. Тооны машинч багтахгүй толгойд өрч чигшүүгээд байна. Монголын улс төр бол гинт хэрэг ёс бус үйлдэл, өшөө хорслын тухай кинонууд юм. Эсвэл кино бол бодит амьдралын тусгал байдаг учраас болсон явдлыг санагдуулдаг. Үүний нэг нь улсын хурлын гишүүн Ундармын гэрт болсон явдлууд болж байна. Улсын хурлын гишүүн эмэгтэй халамцуу хүлчүүгээр уйлж хүүхдээ сандлаас нь унгаж тижээлгэж байж зайлч хий гэж хэлж байгаа бичлэгүүд зарим талаар Солонгосын олон ангид Пентхаус киног сануулж байгааг шогч үзэгчид анзааран сошиал сүлжээнд гол дүрүүд нь хоорондоо баггүй төстэй талаар хошигнон харьцуулсан байна. Бид эхнэр нөхөр хоёрын альнийхэн ч талд орохгүй. Мэдээж хэрэлдэж муудалцаж байгаа хоёр хүн нэг нь бурхан нөгөө нь чөтгөр биш. Гендээч би, гондооч би. 15 жил хамт амьдарч 2 хүүхдийн аав ээж болсон хүмүүс яагаад иймдээ хүрэх болсныг бид яаж мэдэх вэ? Ээжч гэж ээж. Хичнээн хямарч бухимдаж, нөхөртөө гомдож, уурлаж хэлгэнсэн байлаа гэд хүүхдээ сандлаас нь унгаж, тижээлгэж байж чи гэдэг үгийг хэлэх эрхгүй. Тэр тусмаа доктор профессор, улсын хурлын гишүүн, гэр бүлийн тухай хууль өөрчлөлт, санаачлаг гаргасан хүний үйлдэл. Нөхөр нь агсам тавьж, худаг гаргаж, эд зүйлээ эвдэж, цагдаад баригдаж, баахан амлалт өгч, шийтгэлээс молтрон хуурч, салж нийлж байсан нь үнэн л юм бол яагаад цаг тухайд нь 2 тийш бололгүй өөгшүүлж монголоор нэг олны хил аманд өртөхдөө хүрсэн бэ. Аавч гэж аав. Эхнэр нь хүүхдээ сандлаас нь унгаж байхад зүв зүгээр хараад сууж байдаг. Охиноо хамгаалахын оронд энэ баримтыг бичиж авч дараа нь фэйсбүүкээр цацгал гэж баяртай нарахгүй сууж байгаа юм шүү. Хүүхэдтэй хайртай эцэг хүн бичлэг хийгээд л суугаад байх уу? Охиноо цээжээрээ хамгаалах уу? Хүүхдүүдийг нь анги сургууль дээр нь ад шоу үзэж, сэтгэл зүйн гэмтэл авч, энэ муухай дурсамж хизээч салахгүй гэдгийг бодож үзсэн үү? Ундармын нөхөр нууц камерууд байрлуулж гэртээ болсон явдлуудыг сошиал сүлжээнд дэлгэн гэр бүл цуцлуулах хурлын өмнө аав нь хүүхдүүдэд авах ёстой гэж л батлахыг зорж байна. Хин нь 2 хүүхдээ шүүхийн шийдвэрээр аав нь
тэр нь гэр бүлийн өмч хөрөнгийнхөө 75%-ийг авна. Яг ийм зорилго агуулад байж мэдэх Наран цацралт гэдэг залуу мөн л хүү охин хоёртой Penthouse киноны жюдантыг сануулад байгаа юм. Эрен сурвалжлагч, сэтгүүлч үйл явдлын наад харагдах байдлыг биш цаад нарийн учрыг тайлдаг. Бударагчаа нэгэн сонирхолтой зүйл жиргсэн нь анхаарал татаж байна. Тэрбээр Ванга шиг хэлий гэж байгаад энэ бүх сенсацийн цаана ундрмыг огцруулад сэлэнгэд нүхэн сонгуул зарлаж баяр цогт гарч ирнэ. Ундрмыг татуулах гарын үсэг зуруулах хөдөлгөөн эхэлчихсэн тухай олон нийтэд хэлсэн. Наран цацралт нь Арчилсан намын гишүүн, Арчилсан намаас иргэдийн төлөөлөгчийн хуралд сонгогдож байсан нь баримттай. Баяр цогтын хэрэг хэрэгсэхгүй болсон. Улс төр дэргэн ирснээ үүний өмнөхөн зарласан. Ундрмын үйлдэл олиггүйч баяр цогтын үдүүлсний дэргэд бол зүгээр л самар. Эхнэр нь Монгол ардын нам, нөхөр нь Арчилсан намынх. Мандаад гардаг наран шигээ манантайгаа хоёулаадаа хөө гэдэг шиг айл гэрт хүртэл манан үүсээд ан ман болоод явдаг ч юм уу. За юу ч болсон бэ? Энэ хэрүүлийн хамгийн том хохирогч нь хүүхэд. Улс төр байна уу, эд мөнгө байна уу, хүүхдүүдэд хэрүүл уруулдаа оролцуулахгүй сэтгэл зүй, эрх ашиг, ирээдүйг нь хамгаалахыг хин хинээс нь шаардаж байна. Шок мэдээний энэ удаагийн дугаар энэ хүрээд өндөрлөж байна. Дараагийн дугаарт илүү олон сенсацтай бид уулзна.